Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв эрх зүйн зөрчил ба түүнийг тайлбарсан их хэсэнд хэрэглэхэн сэдвээр хоёр багш нь хамтран явуулнаа. Үүний тулд сурдахуун зорилттой танилцуулъя. Баримт нотлогоонд үндэслэн учир шалтгаан, үр дагаврын холбоо хамаарлыг гаргаж тайлбарсан их хэсэнд бичих. За мөн нэгэн тохиолдлыг сонгож аваад түүнд эрх зүйн зөрчлийн шинж бүрэлдэхүүн байна уу? За тэгээд тэнд эрх зүйн зөрчлийн хувьд ямар төрөлд хамаарахын, хууль зүйн ямар төрлийн хариуцлагыг оногдуулах юм бэ гэдэг талаар судлан шинжлэх замаар өнөөдрийн хичээл маань үргэлжлэнэ. За нэгэн тохиолдол танилцуулъя. Иргэн аан хинэггүй нэгэн бөгөөд малаа бэлчээрд гарахдаа хөрш бэгийн өмчлөлийн газраар дайран өнгөрөөдөг. Үүнээс өөр гарц байхгүй. Гэхдээ ийхүү дайран өнгөрөөхөд бэгийн хүнсний ногоо тарих талбайг даалхалж хэвэн биш болгодог. За энэ шалтгааны улмаас хөрш бэ маань бол маш ажилсаг хүн учраас хүнсний ногоо тариалахаар шийдээд хөрш аа маань тэр ногоон талбайгаар малаа оруулахыг хориглосон ийм шийдвэрийг гаргасан байгаа. Цөмөрөн зөрчлийн тухай танилцъя. Зөрчил гэдгийг монгол хэлний их тайлбар тойлдоо. Зөрчил гэдэг нь зөрчих үлийн нэр бөгөөд харилцан харших, үл тохирох, алдаа, гажуудал хэмээн тайлбарсан байдаг. За харин эрх зүйн зөрчил гэдэг нь бол эрх зүйн шаардлагыг зөрчсөн, түүний эсрэг үйлчилсэн нийгэмд хор аюултай. За ийм хор аюултай үйлдэл эсвэл хийснийхэн төлөө заавал хууль зүйн хариуцлага хүлээлгэхээр эрх зүйн хэм хэмжээнд заагдсан байдаг. Энэ үйлдэл эсвэл бол эрх зүйн зөрчил гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол эрх зүйн зөрчил маань бол эрх зүйн хэм хэмжээндээр заагдсан байдаг зүйл заалтуудыг зөрчсөн, аль эсвэл түүнийг эсүүлсэн, за ямар нэгэн хориглосон журмуудыг зөрчсөн, эрхээ хэтрүүлэн хэрэглэх гэх мэт маш олон хэлбэрээр бол энэ эрх зүйн зөрчил маань илэрч байдаг байгаа. За ингээд эрх зүйн зөрчил маань эрх зүйн эсрэг үйлчилсэн ийм шинжтэйгийнхаа хувьд бол эрх зүйн зөрчлийн дараах шинжүүд байдаг. За өөрөөр хэлбэл тодорхой хэн нэгэн этгээдэд бол зайлшгүй хохирол учруулсан байдгаараа маш сөрөг нөлөөтэй. За мөн тухайн хууль бус үйлдэл тодорхой нэгэн субъект бол зайлшгүй гин буруутай байдаг. Мөн ийм гин буруутай үйлдэл хийснийхэн төлөө хууль зүйн хариуцлагыг бол зайлшгүй хүлээлгдэг гэсэн эдгээр шинжүүдтэй байгаа. За тохиолдлоо эргээд шинжилье. Иймийн тулд дэвтрээ гаргаад тулгуур үгсээр өгсөн өгүүлбэрүүдийг тэмдэглээд авах нь илүү үр дүнтэй гэж хэлье. За энэ тохиолдолд А хинэггүй, Б ажилсаг гэсэн зан чанарын харьцаанд шинжилж болох нь байна. За мөн бэлчээр, өмчтөл, ногооны талбай их мэт 3 үгэн дээр бас шинжилж болохоор байна. За энэ удаад бол А-гийн хувьд өөр гарц байхгүй. За мөн бэлчээрийг талхалж хийм биш болгож байгаа гэдэгт бас ажиглалт хийгээрэй. Мөн Б бол мал ороод байгаа учраас ногооныхаа талбайг энэ талбайгаан бас ногооны талбай болгох гэсэн энэ хоёр зөрчил үүсэж байгаа. Мөн өөрөөр ч бас зөрчлийг эндээс олж харж болох талтай шинжилээрэй. За ингээд аливаа эсээг бичгэд нийгмийн болоод байгалийн тулгамдсан асуудлаас авч үчих нь илүүтэй үр дүнд хүргэдэг. За энэ тохиолдлын тухайд бол ямар сэдв сонгох вэ гэхээр зэрэг за эдгээр сэдвүүдийг сонгож болох юм. Үүнээс ч өөр байж болохыг багш нь хэлье. За малын бэлчээрийн маргаан хинэггүй зан хинт хэрэгтэй гэж маргаанаас үүдэлтэй хонзон эрх зүйн хэм хэмжээний ач холбогдол буруу өмчлөлийн балаг энгийн чинээс сансангүйдээ өмчийн эзэн нь өөрөө санаа муутны үүлийн үр эрх зүйн зөрчлийг илрүүлэх нь хөдөлбөл хөс газрыг эргэлдэд оруулсны учир хэмээн сэдвүүд гаргаж өчөж болохоор байна. За тэгээ эсэний сэдв гэдэг нь өөрөө бас уншигчийн сонирхлыг татгаар илүү сонирхолтой болгох үүднээс малын бэлчээрийн маргаан мал биш хүн гэсэн сэдвийг сонгуул илүүтэй болно.
За ингээд эрх зүйн зөрчлийн тухай мэдлэгээ илүү гүнзгийрүүлээ. Эрх зүйн зөрчлийг илрүүлэх, эрх зүйн зөрчил гаргасан тохиолдолд бол тухайн үйлдэлд хууль зүйн хариуцлага хүлээлгэхэд бол түүнд одоо зөрчлийн бүтэц нотлооны зүйлсүүд бол зайлшгүй байх ёстой. За энэ зүйлсүүдийг олж харахын тулд бол энэ эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүн элементүүд гэж байдаг. За ингээд эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүн элементүүдтэй танилцъя. За ингээд эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүн элементүүд бол эрх зүйн зөрчлийн субъект, эрх зүйн зөрчлийн объект, эрх зүйн зөрчлийн субъектив тал, объектив тал гэсэн ийм дөрвөн төрлийн элемент байдаг байгаа. За тэгвэл эрх зүйн зөрчлийн субъект гэдэг нь юу хэлдэг вэ? За энэ бол тухайн гин буруутай үйлдэлийг үйлдсэн этгээд нь эрх зүйн зөрчлийн субъект болдог. Өөрөөр хэлэх юм бол энэ иргэн байж болно, төр байж болно, тухайн нэг байгууллага бас байж болно. За харин нөгөө талд эрх зүйн зөрчлийн объект гэж байдаг. За энэ бол гин буруутай этгээдийн буруутай үйлдэлд өртөж байгаа. За тэнд хохирол учирч байгаа энэ зүйлс нь бол эрх зүйн зөрчлийн объект болж байгаа. За өөрөөр хэлбэл энд бол хүний өмч хохирсон байж болно, эрүүл мэнд хохирсон байж болно, бүр цаашлаад хүний амь насанд ч эрсдэл учруулсан байж болно. Энэ бол эрх зүйн зөрчлийн объект. За нөгөө талд эрх зүйн зөрчлийн субъектив тал гэж бий. За энэ нь юу хэлж байна уу гэхээр эрх зүйн зөрчлийг гаргасан субъект маань чухам ямар сэтэл санаатайгаар тухайн үйлдэлийг үйлдсэн бэ гэдэг одоо энэ сэтгэл зүйн хэв шинжүүд хүчин зүйлсүүд нь бол эрх зүйн зөрчлийн субъектив тал болж байгаа. За өөрөөр хэлэх юм бол тухайн үйлдэлийг санамсаргүйгээр үйлдсэн юм уу, санаатайгаар үйлдсэн юм уу, болгоомжгүйгээр үйлдсэн юм уу гэдэг энэ сэтгэл зүйн хэв шинжүүд нь эрх зүйн зөрчлийн субъектив тал болж байгаа. За харин нөгөө талд бол эрх зүйн зөрчлийн объектив тал гэж бий. За тэгвэл энэ объектив тал гэдэг нь юу хэлэх вэ гэхээр тухайн эрх зүйн зөрчлийн субъект маань ямар хэм хэмжээ, ямар үйлдэлээрээ, ямар арга хэрэгслээр тухайн зөрчлийг гаргасан бэ гэдэг нь бол эрх зүйн зөрчлийн объектив тал болно. За ингээд саяны багшийнхаа өгсөн мэдлэг дээр үндэслээд тохиолдолтой дүн шинжилгээ хийж үзье. За бидний авсан энэ тохиолдол дээр бол иргэн А маань мэдээж эрх зүйн зөрчлийн субъект болно. За харин иргэн Б-ийн өмч буюу тэр газар маань бол эрх зүйн зөрчлийн объект болж байгаа. Ингээд багшийнхаа өгсөн мэдлэг дээр үндэслээд сурагчид та бүхэн маань эрх зүйн зөрчлийн субъектив тал нь юу байв, объектив тал нь юу байваа гэдгийг дэвтэртээ дүн шинжилгээ хийж бичээрэй. За сая багш зөрчлийн тухай ойлголтыг өгсөн бол энэ зөрчил дээр үндэслээд байр суурьаа илэрхийлэхдээ түлхүүр өгүүлбэрийн хэрхэн сонгох талаар зөвлөё. Түлхүүр өгүүлбэр нь энгийн нэгэн сэдэв биш, харин уг асуудлын талаар зохиогч юу хэлхийг хүсэж байгаа гэлтгсэн гол санааны хураангуй илэрхийлэл юм а. Энийг нисээ бичих явцад хөтөж болж бичснээ бүхэлд нь хянахад тань туслана. Нөгөө дээгүр хөтөж санааг хэр сайн тодорхойлно, тэр хэрээр бичгэд амар галбар болно. Хөтөж санаа тодорхой бус юм болгол юм руу орж жухам юу хэлэх гээд байгаа нь уншигчдад ойлгомжгүй болно. За мөн дээрх тохиолдол эрх зүйн зөрчил үү эсвэл биш үү гэдгэд бас эргцүүлж нэг бодоорой. За байр суурь түлхүүр өгүүлбэр гэж юу вэ? За энэ жишээгээр багш нь тайлбарлая. Малын бэлчээрийн маргаан сэдвийг сонгуул, задгай, бэлчээрийн соргогийг даган эрх дураараа нүүдэлдэг энэ байдал одоо цаг үед өөрчлөгдсөн гэх мэт мэдээлэл тайлбар оруулаад дараа нь дураараа дурагддаг цаг үе бишээ гэсэн түлхүүр өгүүлбэрийг сонгон авч болно. За ингээд нийгмийн харилцаа нь маш өргөн баялаг, олон төрөлтэй байдаг учраас эрх зүйн зөрчил маань бас дотроо төрлүүдтэй байдаг. За ингээд эрх зүйн зөрчлийг бол дотор нь гэмтэргийн зөрчил, эрх зүйн бусад зөрчил, хэрэг учрал гэсэн ийм 3 төрөлд ангиж болдог. За тэгвэл эндээс гэмтэргийн зөрчил гэдэг нь юу хэлдэг вэ гэхээр эрүүгийн хуулийг зөрчсөн, ялыг заавал оногдуулахаар эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан байдаг. За тэгээд нийгэмд аюултай гэмт үйлдэл, эс үйлдэлүүд нь бол гэмтэргийн зөрчил болж байгаа.
За харин эрх зүйн бусад зөрчил гэдэг нь бол гэмтэргийн зөрчлөөс бусад төрлийн эрх зүйн харилцааны зөрчлийг эрх зүйн бусад зөрчил гэж байгаа. Энд бол иргэний эрх зүйн зөрчил байж болно, захиргааны эрх зүйн зөрчил байж болно гэх мэтлэн. Энэ дундаас иргэний эрх зүйн зөрчил гэдэг нь юу хэлэх вэ гэдэг талаар багш нь илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Энэхүү иргэний эрх зүйн зөрчил гэдэг маань бол нийгмийн харилцаанд эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бас баялагтай холбогдсон харилцаанд гарч байгаа энэ хүү зөрчил нь бол иргэний эрх зүйн зөрчил болдог байгаа. За ингээд буцаад тохиолдолдоо шинжилгээ хийж үзээд бидний өнөөдрийн энэ сонгоо авсан тохиолдол маань ямар төрлийн эрх зүйн зөрчилд орох вэ гэдгийг шинжилж үзье. Мэдээж хэрэг энэ бол тухайн иргэн А болон Б-гийн өмчтэй холбоотой асуудал дээр үүссэн хэрэг маргаан зөрчил байгаа учраас энэ бол иргэний эрх зүйн зөрчилд хамаарагдах ийм төрлийн зөрчил юм аа. За тэгвэл эсээгээ цааш нь үргэлжлүүлэн бичгийн тулд бүтээлчээр сэтгэх тухай зөвлөё. Сонирхолтой байр суурь баримтлан оюуны довтлогоо хийж дэмжлэг болох санааг цуглуулна гэдэг бүтээлчээр сэтгэх явдал юм. Оюуны довтлогоо гэдэгт сэдвүүтэй холбоотой материал цуглуулах, бодохоо, яалгахаа зэрэг ойлголтуудыг багтаах үзээрэй. Сэдвээ сонгосон мөчөөс л дотоод ухамсарт ямар нэгэн мэдрэмжүүд төрж байдаг бөгөөд улмаар тархинд санаа болон буудаг. Тэрхүү мэдрэмжээ аль болох дэврээж үнтэй олон санаа болгон хувирах нь чухал юм аа. Судалгааны үр дүн гэж юу вэ? Судалгааны үр дүн баримт бүрдэнэ. Өөрөөр хэлбэл оюуны довтлогоо хийсний үр дүнд баримт бүрдэнэ л гэсэн. Эсээ бичигч нь агуулга мөн чанарыг илэрхийлэх үс хамгийн сонирхолтой, өгөөжтэй, ач холбогдол бүхий баримтыг өндөр мэдрэмжээр сонгох. Баримтыг сонгох хоёр арга байдаг. Үүнд сонирхолтой байх, гол санааг тайлбарлахад зориулагдсан байхад анхаарах хэрэгтэй. За баримтын төрлөөс багш нь бас хэлье. Баримтын олон төрлөө дотроос статистикийн баримт, тоон баримт, эрх зүйн баримт, зурган баримт, харьцуулсан баримт, ишлэл, шинжилгээ ухааны гэх мэт олон төрлүүд байдаг. За эдгээрээс статистикийн баримтад дээр жишээ авъя. 2014 оны судалгаагаар 113 сая га бэлчээрийн 90% нь дороотлын шинжтэй болж дөнгөж 7% нь унган төрхөөрөө үлдсэн гэсэн ийм судалгаа байна. За тэгвэл тоон баримтан дээр 2019 онд 70 сая гаруй мал тоологдсон гэдгийг дэлгэцнээс хараарай. За харьцуулсан баримтан дээр 10 жилийн харьцуулсан баримт байна. 2009 онд 44 сая мал тоолуулж байсан бол 2019 онд 70 гаруй сая мал тоолуулжээ. Үүнээс бол бэлчээрийн талхалалт дороотлыг харьцуулж болох нь байна. Мөн малын өсөлтийг эндээс харж тооцоолж болох нэ гэсэн санаа. За монголчууд хэлдэг шүү дээ. Хаяа гатхаараа бууж, хамар гатхаараа иддэг, майл саахалт, бэлчээр, булаацалдах явдалгүйгээр оршин тогтнож байсан. Харин өнөөдөр бол цаг үе өөрчлөгдөжээ гэдгийг энэ эсээндээ бас тусгах зүйтэй юм аа. За ингээд баримтуудын олон төрлүүдээс цуглуулад, шинжилээд өнөөдрийн бидний бичих гэж байгаа эсээнд аль нь чухал вэ гэдгийг л ялгах нь чухал. За эдгээрийг бол бүгдийг аваад ашиглаарай гэсэн үг биш. Дотор нь шинжилэн судлаад миний бичих эсэнд хамгийн чухал нь юу вэ? За түүн дундаа өнөөдрийн бид хоёрын хамтран явуулж байгаа хичээлийн эрх зүйн баримт бол нэлээд чухал болохыг манай багш үргэлжлүүлэн хүргэнэ. За бид бол эсээндээ тэрхүү баримтуудыг дурдахад эрх зүйн ямар баримт чиг биднэрт хэрэг болох вэ гэхээр мэдээж Монгол улсын иргэний хууль маш чухал хэрэглэгдэхүүн болно бидэнд. Ингээд энэ хуулийн маань 12 дугаар бүлгийн тэр дундаа 4 дугаар дэд бүлэг, 6 дугаар дэд бүлэг бол биднэрт ихээхэн баримт болж өгнө. За энэ 12 дугаар бүлгийн 4 дугаар дэд бүлэг дээр бол хөршийн эрхийн тухай асуудлыг хүндсэн байдаг бол харин 6 дугаар дэд бүлэг дээр бол эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хэрхэн хязгаарлаж болох юм бэ гэдэг талаар чухал зохицуултууд бол эдгээрт байдаг аа.
За тэгвэл баримтын дараалал гэж юу болох тухай зүйлийг эсэний гол болон дэд санаануудыг дэмжин өргөдөх хоёр арга байна. Үүнд бол цаг хугацааны дарааллаар баримтлах, ач холбогдлын дарааллаар баримтлах. За ер нь эсэ хамгийн гол сонирхолтой чухал баримтаан хаана яаж байрлуулах вэ? Баримт бол баталгаа, нотлогоо нөгөө талаар нөлөөлөл болж байдаг. Ер нь эсэний амин сүнс бол сонирхолтой баримт гайхам жишээ байдаг юм а. За дараа нь холбоо хамаарлыг тогтоох. Баримтад дүн шинжилгээ хийхдээ шууд бус ажиглалтын аль нь вэ? Баримт уу, үзэл бодол уу? Үр дүн ач холбогдолтой чухал баримт мөн үү? Эсвэл сэдвүүтэй холбоотой юу, хамааралтай юу гэдгийг бас тооцоолж бодоорой. Баримт нэг сурвалжтай юу? Хамгийн гол нь баримт үнэн үү гэдгийг тогтоох гэх мэтээр шинжилэн судална гэсэн үг. Баримтаан үр дүн ач холбогдлоор нь бас ангилж, нэмэхлэн, зэгцлэх нь эсэ бичиж байгаа хүнд ихээхэн тустай байдаг юм а. Шалтгаан үр дагаврын холбоог тогтоох. За энэ дээр багш нэг жишээгээр хэлье. Талбайн ашиглалтанд төлбөр төлөх гэрээ байгуулах. Дайран өнгөрдөг хэсэгт хашаа гатгаж дамжин өнгөрөх, зам гарах гих мэт шийдлүүдийг дээр авсан баримтуудтайгаа уялдуулан үр дагаврыг гаргаж ирэх болох талтай. Үүний тулд нөгөө бидний багш яриад байгаа эрх зүйн хэм хэмжээ юм аа. Хөршийн газраар дамжин өнгөрөх зам шугам, хоолой барьж байгуулах, үл хөдлөх, эд хөрөнгө, өмчлөлийн эрхийг хязгаарлах гих мэт эрх зүйн баримттай баримтуудыг оруулах эсэт нь илүү үнэчлэлтэй, уншууртай болно. За ингээд багш маань эрх зүйн талаасаа бас дүгнэлт өгнө. За ингээд эрх зүйн зөрчил маань нийгэмд ямар нэгэн хор хохирлыг зайлшгүй учруулж байдаг учраас түүнд бол хууль зүйн хариуцлагыг заавал оногдуулдаг. За ингээд нийгэмд бол хөвшсөн нэгэн ойлголт байдаг л да. Хууль зүйн хариуцлага гэхээр хэн нэгэн хүний хүлээсэн үүрэг мэтээр ойлгодог. Гэтэл энэ хууль зүйн хариуцлага гэдэг маань бол тухайн үйлдэлийг үйлдсэн этгээд бол өөрийнхөө үйлдэлд эзэн байх, хариуцлагатай байх гэсэн ийм өргөн хүрээний агуулгыг өөртөө багтааж байдаг байгаа. Ингээд цэцтэй хууль зүйн хариуцлага гэдэг маань бол гэмт халдлагаас аюулгүй байдлыг хамгаалах, гэмт халдлагад өртсөн этгээдийн зөрчигдсөн эрхийг нь нөхөн сэргээх, хохирлыг арилгуулах, буруутай этгээдэд шийтгэл оногдуулах ийм албадлагын арга хэмжээ бол хууль зүйн хариуцлага байгаа. За тэгээд энд бол дундаа иргэний эрх зүйн хариуцлагын ямар хэлбэрүүд байдгийг гэдгийг багш нь тайлбарлаж өгье. Энд бол эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус баялагтай холбогдсон харилцаанд хохирол учирсан байдаг учраас энийг өмнөх байдалд нь хохирлыг нөхөн сэргээх, төлбөр өгөх, сэтгэл зүйн хэвийн байдалд оруулах, хэрвээ тухайн хүний нэр төрийг гутаан дарамжилсан бол тэр хүний нэр төргийг сэргээх гэх мэтлэн ийм хууль зүйн хариуцлагууд бол байж болдог байгаа. За багш нь тэгвэл эсэний дүгнэлт бичих тухай зүйлий. За бид нэр дураараа дурагддаг цаг үе бишээ гэсэн түлхүүр өгүүлбэрийг сонгон авсан байгаа. Димийн тулд дээрх баримт, мэдээлэл, үзэл бодол бүхий 3-аас 5 чухал зогсолборыг сонгон бичих нь зөв юм аа. За ингээд түлхүүр өгүүлбэртэй тохирсон дүгнэлтийг бас танилцуулъя. Эрх зүйн зохицуулалттай нийгэмд дураараа дургаж биш, цаг үедээ зогтсож амьдрах нь бидний үүрэг шүү дээ гэсэн дүгнэлт өгүүлбэр өгч төгсгөж болно гэсэн санаа. За мөн үүнээс өөрөөр дүгнэж болно шүү дээ. За өнөөдрийн хичээлийн бие даалтыг танилцуулъя. Үүнд тохиолдлыг шинжилэн тайлбарласан эсэ бичээрэй. Баримт нотлохоонд үндэслэн учир шалтгаан, үр дагаврын холбоо хамаарлыг эргэж үзээд эсэ бичээрэй. Ингээ бичсэн эсэ чинь эцэст нь үр дагавар шалтгааны холбоо хамаарлыг илэрхийлсэн тайлбарламж эсэ болсон байх болно.
За мэдээж эсээгээ бичихдээ та бол эрх зүйн мэдлэгээ ашиглаад мэдлэг дээр суурилж баримттайгаар хийх ёстой шүү гэдгийг анхаараарай. Анхаарал тавьсанд баярлалаа. Амжилт хүсье.